За энэ удаагийн хэмжлэгээр бүгдээр 13 дугаар зуунд Хувлаа хааны ордонд ажилладаг байсан Лю Гун Тау гэдэг зураачийн Хувлаа хаан анд морцсон гэдэг зургийг хамтдаа ажиглаж харъя. Лю Гун Тау гэдэг зураач болохоор Хувлаа хааны ордонд хувцас болон өмсөж зүүх хэрэгслийг хариуцдаг газрын түшмэд байсан юм байна. Тэгэхээр ордны хүмүүс юу өмсдөг, юу хэрэгэлдэг гэдгийг маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл монголчуудын юу хэрэглэж өмсдгийг маш сайн мэддэг. Тэгээ тэр мэдлэгэн дээрээ үндэслээд энэ зургийг маш нарийн бодитойгоор зурсан гэж үздэг юм билээ. За тэгээ зургийг эхлээд ингээ ерөнхийд нь хараад үзэхэд юу ажиглагдаж байгааг үгээр илэрхийлээд үзье. За зураг маань босоод эхлэхтэй байна. Тэгээ дээдлийн хэсэгтээ бол ер нь дүрслэл бага. За дэвсгэр өнгөн шаргаал ийм артлаг өнгөтэй болохоор элсэн цөл ч юм уу элсийг ерэн санагдуулж байгаа байх. Тэгээ дээдлийн хэсэгтээ элсэн дов толгод шиг зүйл харагдаж байна. Тэгээ хамгийн наад талын толгодын цаанаас тэмээнжин гарч ирж байна тийм. За харин зургийн доод хэсэг болохоор арай илүү олон дүрслэлтэй морь унсан хүмүүс харагдаж байна. Өнгө будгийн хувьд болохоор нэлээд байгаллаг өнгөтэй хурц тод өнгө байхгүй. Тэгээд энэ доор байгаа хүмүүсээс хин нэгнийг одоо илт давмгай байдлаар ч юм уу илт тодотгож зураагүй. Ерөнхийдөө бүгдээрээ адилхан хэмжээтэй адилхан морь унсан хүмүүс байгаа нь харагдаж байна. За өөрөөр хэлэх юм бол энэ зураг маань хааны сүр хүчийг гайхуулахаасаа илүү Юан улсын монголчуудын үзэл санаа, амьдралыг өгүүлж байгаа уран бүтээл гэж хэлж болно. Юан улсыг ер нь хятад улс гэж одоо ч гэсэн зарим хүмүүс үзээд байдаг. Одоо урлагийн түүхтэр ч гэсэндээ хятадын Юан улс гэж гараад байдаг. Гэхдээ энэ Юан улсад өрнөж байгаа үйл явдлыг сайн ингээд уншаад үзэх юм бол яг Монгол ухаан, Монгол сэтгхүйд өрнөж бий болж байсан гэдгийг ойлгоно. Тэрнийг бол бид нар мартаж болохгүй. За энэ зурган дээр жишээ нь хамгийн наад зах нь хэлэхэд хятад улсын одоо эзэн хаан бол хизээж эгэл жирийн арттай өөрийгөө энэ тэнцвүүхэн байдлаар зуруулахгүй. За хоёрт өөрийнхөө хатныг одоо хажуудаа ингэж авсан байдлаар бол зурсан нь ер нь ховор байх. За байж магадгүй. Миний олсноор бол одоо хааны зураг тэгээ 11 хатныхын зураг ингээ эдэнцэн зураг байсан. Тэр нь гэхдээ маш албаны. Одоо ингээд яг жирийн амьдрал донд хатантайгаа хоёулаа ингээ байж байгаа зураг бол одоо тэдний үзэл санаанд тохирохгүй гэх юм уу? Энэ эгэл байдал те хэдий энэ авраг том гүрний хаан ч гэсэндээ эгэл албатынхаа дунд ингээ хоёртой хатантайгаа яг ингээ энэ зэрэг хизээд тэрнийгаа бүр ингээ тэ өөрийнхөө ордны зураачаар зуруулаад ингээ албажуулаад үлдээж ийн гэдэг нь өөрөө энэ Монгол хаадын эгэл даруй зан тэгээд энэ нүүдэлчин соёлдоо хичнээн их хайртай хүндэлдэг гэдгийг нь бас харуулж байгаа гэж бодож байна. За одоо зурга дээрээс нь эхлээд нарийн ажиглаад явъя. За энэ дээдлийн хэсэгт маань өргөн удам говь зүлийн нутаг донд тэмээнжин харагдаж байна те. За тэмээнжинг сайн харах юм бол дөрвөн тэмээ харагдаж байна. Хамгийн уртлын тэмээн дээр хүн суусан байна. За энэ хүнийг сайн харуул толгоондоо том малгай юм уу даавуу орож босон. Тэгээд доогуура ийм ирээн олон өнгийн өмд гэхүү нэлээд ийм өргөн өмд маягийн зүйл өмссөн байгаа харагдаж байна. Тэгээд царайг нь харах юм бол сахалтай нэлээд мөслөг хүм байх шиг байна. За тэгээд тэмээнүүд нь өнгийн гомьсог даавгаар ороосон ачаа ачиж явж байна. За тэмээнжин гэхээр Монголын нүүдлийн соёлын зайлшгүй одоо нэг хэсэгтэй. За тэгэхээр нүүдлийн соёлыг илэрхийлж байж болох юм. Нөгөө талаар урлагийн түүхэнд аягүй хин тэмээнжин бол Монголын эзэнт гүрний судсан байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. За тэрэн чаргагүй тэмээнүүдээр дамжаад соёл иргэншил нүүж байгаа гэсэн үг байхгүй юу? Зүүн захаас баруун зах руу, баруун захаас зүүн зах руу энэ нийтлэг соёл тэгээ энэ бүхнийг хүргэж байгаа гол дэд бүтцэн болж байгаа. Тэгэхээр нэг талаас нүүдэлчин соёлыг илэрхийлээд нөгөө талаас их Монгол улсын одоо тэр бүх юмыг хөдөлгөөнд оруулж байгаа тэр суур замыг нь бас төлөөлж байгаа гэж бодогдож байна.
Тэмээжиндээ шууд холбоогүй ч гэсэндээ бас нэг сонирхолтой юм нь ил хаадын улсын хаадууд хонгороод аймгаас Монгол гүнжнэрээ хатан болгож авдаг байсан юм билээ. Тэгээд тэр Монгол гүнжнэрийг бас маш тансаг, маш олон тонны хэмжээний тэмээжингээр хөргөж өгдөг байсан гэдэг тэмдэглээ байдаг. Тийм төвхүүдээ бас нарийн судалж үзүүлэх сонирхолтой санагдсан. За ингээд доошлуулаад харъя. Одоо энэ яг энэ дэвсгэр маань ингээд дундаа ийм хөндлөн шар зураасууд гарсан байгаа биз дээ. Энэ болохоор нөгөө торгон дээр хийсэн болохоор торгон ингээд жоохон гимцэн байгаа нь харагдаж байна. За дараа нь эхний дээдлийн игнэний хүмүүсийг ажаад үзье. Зурганы маань нэр өөрөө хувлаа хаан авд морцсон нь. За бид нэр ан ав гэж ярьдаг те. Гэхдээ тухайн үед бол аав гэж хэлдэг байсан тэмдэглэг байсан болохоор аав гэдгийг цаашдаа яриа явчих. Хувлаа хаан авд морцсон нь гэдэг зураг болохоор энэ хүмүүс дунд бол хувлаа хаан байгаа гэдг нь ойлгогдох байх. За тэгээд энэ хүмүүсийг ингээд ажихаар эзэн нь моринч маш бат бог зогссон тогтвортой одоо юунд ч юу нугархааргүй шинжтэй хоёр хүн байгаа. За тэр нь энэ голд зогсож байгаа эмэгтэй эрэгтэй хоёр хүн те цагаан цайвар хувцастай. За энэ бол хувлаа хаан, түүний хатан, чааби хатан байгаа гэж таамагладаг. За хувлаа хааныг бүгдээрээ эхлээд ажиглая. Энэ зурган дээр байгаа хүмүүс донд одоо гартаа ямар нэгэн зэвсэг ч юм уу ямар нэгэн юм барайг байна те. За морныхаа амыг бол татаад ингээ яг хөдлөхгүй зогсож байгаа юм шиг бол ажиглагдаж байна. За нүүр нь бол царай нь маш төв. За тэгээд их тийм хүчрэх байдлаас мэдрэгдэж байгаа ах гэж бодож байна те. Ялангуяа энэ хааны царайнаас. За өмсөж хэрглэж байгаа зүйлийг нь бүгдээрээ харъя. За энэ дээгүүрээ юм малгай нь бол одоо хувлаа хаан Чингис хаан хоёрын зураг байдаг шүү дээ. Цээж зураг яг албан ёсны бас хувлаа хаан өөрөө захиалж зурсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэр зурган дээр байдагтай адилхан малгай өмссөн байж магадгүй. За тэгээд хувцсны хувьд бол хамгийн гадуураа цагаан үслэг хувцс өмссөн байна тий. Тэгээд цагаан үслэг тэгээд дээрээ ийм хар нарийнхан урт хээтэй. Тэгээд зах ханцуу хар өнгийн имжиртэй байдаг хүн. За энэ юуны арьс вэ гэхээр энэ үеийн гэдэг аймгийн арьс. За үеийн дундаа цагаан үеийнгийн арьс. Үеийн гэж ийм суусрын төрлийн амьтан байд юм байна. Дотроо олон төрөлтэй. Тэгээд энэ зурган дээр байгаа нь бол цагаан үеийн. Тэгээд цагаан үеийн арьс нь ийм маш шигүү, дулааныг сайн хадгалдаг гэрнээ ийм цав цагаан маш үзэсгэлэнтэй өнгөтэй байдаг гин. За тэгээд энэ баруун талын зураг нь болохоор Википедиагаас авчирсан үеийнгийн арьсыг одоо энэ өслөг эдлэлд хэрэглэдэг талаар тэмдэглэл байсан. Тэгээд энэ зурган дээр харагдаж байгаачлан биенийх нь энэ сүүлийн хэсэг нь зөвхөн хар өнгөтэй. Үеийн гэдэг маань маш жижиг биетэй амьтан. Тэрнийг даахыг бас олон тооны үеийн ордог байх. Тэгээд энэ жижигхэн арьсыг нь даахын тулд ингээд зүүгээд холбоод явхаар одоо тэр хэмжээний энэ сүүлнүүд нь харт толб гэхүү ингэж хартлаж харагдаж байгаа юм байна л да. За тэгээд энэ үеийнгийн арьсан дах өөр хаана харагддаг гэдэг л одоо хараад үзье. За Википедиа дээр Британий хатан хаадын хөрөг зургуудыг тэрийг харъя. За энд 1600-аад оны үеийн хатан хааны зургаас эхэлж байна тий. За дараачих нь за адилхан зүйл. Анзаарна зэрэг нүнжигтэй хувцснууд байна. Хамгийн гадна талын нүмерэг гэхүү бидрийнхаар бол дах ямар байгааг бүгдээ харж байна. За энэ бидний мэддэг Элизабет хатан байна. За Элизабет хатны нүмерэг дээр бол бүр одоо үеийнгийн арьсан
захны сүүл нь бүр маш тод байна. Тэг яг хувлаа хааныхтай адилхан загвараар хийсэн байна. За энэ бол одоогийн хаан Чарльз. За адилхан үеийнгийн арьсан тахтай. За энэ алдартай энэ титэм нь бас юм үеийнгийн арьсан жимэглэлтэй байдаг юм билээ. За энэ Британий хатан хаадын жагсаалт гэхдээ 1600 оноос хэлж байна те. За одоо бүгдээрээ Францыг хараад үзье. Франц улстай болохоор 1200 оны сүүлээс 1300 оны үед монголчууд бас холбоотой байсан. Тэргээр хүч авсрах талаар одоо нөгөө аягүй их захиа занаа солилцож бие биендээ илч илгээж холбоо харилцаатай байсан гэдэг түүхэнд гардаг. За яг тэр үед монголчуудтай харилцдаг байсан хаан нь энэ Филипп 3, Филипп 4 гээд хаадууд юм билээ. За энэ Филипп 4-гийн хаан яг адилхан энэ нөмрөгнийх нь дотортол нь нийгмийн арьсаар нэгдсэн байгаа нь харагдаж байна. За энэ хааны үеэс ер нь Юан улсын болон энэ Ил хаадын улсын бараа бүтээгдэхүүн Европын орнуудад нэвтэрсэн гэж түүхэнд гардаг юм билээ. Тэгэхээр магадгүй энэ үеэс одоо энэ үеийнгийн арьсыг хаад ноёд нь хэрэглэдэг болсон байж бас магадгүй маа. За энэ зүүндээ зүүсэн байдалтай байна. Сүүлнийх нь арьс нь яг ингэж мэдэгдэж байгаа зү тэ. Ерөнхийн нөгөө яг зүүнний оролтноосоо салцсан харагдаж байна. За доошоо энэ хүүхд бас тийм байна. За энэ алдарт Луи 14-р хаан те одоо нөгөө амар том байгууламжуудыг хийлгсэн алдартай хаан байна. За Наполеон хаан ширээд суучаад бас адилхан нэмэр мөрсөн байна. За гих мэтчлэн энэ бол Британаас өмнө ер нь Францад илүү их дэлгэрээд тэгээд британчууд эднийг дуурайж авсан байж болцсохгүй. Ямар ч гэсэн эхлээд бол Францын хаад ноёдын өмсгөл дээр энэ хувцас маань харагдаж илээ. Гэхдээ одоо юу агаад одоо саяны хувлаа хааны 1280 онд зурсагдсан зурган дээр энэ үеийнгийн арьс тийм маш том бах тэр чигээр байгаад гэхдээ Францад болохоор арай юм бага хэмжээтэй хэрэглэгддэг байсан юм шиг бас ажиглагдсан. За яг нь Францын хаадын жагсаалтыг ингээд нөгөө өмнө нь ямар байсан ингээд явуулаад тахаар хамгийн ихэнд нь 923 онд хаан ширээнд сууж байсан. Хааны зурган дээр бас энэ үеийнгийн арьс байгаа. За тэгээ яг энэ үед хэрэгжилж байсан болов уу гэд яг шалгаад үзэхээр энэ зураг маань өөрөө 1700 оны зураг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ Европын орнуудад ажиглагддаг, Хятадд ажиглагддаг энэ дээр үеийн хаадуудынхаа хөргийг сэргээж зурдаг. Одоо яг нөгөө тухайн шинэ цаг үед тогтсон байгаа нормороо сэргээж зурдаг тийм үзэгдлүүд байдаг. Тэгэхээр эдгээр бол тухайн үедээ ийм хувцас өмсдөг байсан гэсэн биш гэж бодож байна. Магадгүй зарим хүмүүст үеийн гэдэг чинь угаасаа энэ Европын орнуудад байсан биш үү? Анхнаасаа эдгээрээс өөртөө хийж өмсдөг байсан биш үү гэсэн асуулт гарч иж магадгүй. Энэ асуултанд хариу олж болох нэг баримт олсон. За тэрний National Geographic гэж шинжлэх ухаан, түүх, сахны судалгаа хийж нийтэлдэг за энэ том байгууллага байгаа тийм алдартай сэтгүүл байгаа. Энэ дээр нэг нийтлэл байна. За гарч нь болохоор Европын хаад ноёдын гайхмаар зайлшгүй хэрэглээ юу вэ? Үеийн гэж аахгүй. Гайхмаар гэж хэлсэн байгаа тийм. Энэ бол ингээд жирийн ойлголт биш. Тийм санаанд оромгүй зүйл байна гэсэн утгатай байна. За тэгээ энэ нийтлэлийг ингээд уншаад үзэхээр за энэ манай үеийн гэдэг амьтан ямар амьтан бэ гэдэг талаар тэгээ энэ хүүтэн гэсэн амьтан шүү гэж. За тэгээд Наполеон хааны зураг байна саяны. Одоо энэ дээр зургийг ингээд харахад энэ сүүлнээс харагдаж байгаа үстэй. За ингээд хаад ноёдын хэрэглээ байсан гэх. За тэгээ энд нэг юм өгүүлбэр байгаа. Үеийн гэдэг амьтан цэрэг мандалтын үеийн уран бүтээлд маш их дүрслэгддэг байсан юм байна. Тэгээд Оттоманы эзэнт улс Константинополийг эзэлснээр одоо энэ үеийнгийн худалдаа зогсож нийлүүлэлт нь унсан гэж аахгүй. Тэгэхээр Оттоманы эзэнт улс гарч ирж байгаа гэдэг чинь манай Ил хаадын улс ер нь ялагдаад ингээд байхгүй болчих гэсэн үг. Тэгэнгүүт одоо тэр Азиас орж ирдэг байсан нийлүүлэлт нь зогсож байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ үеийн одоо
хаанаас орж ирдэг байсан бэ гэдэг нь энэ дээр одоо тодорхой бичсэн байна гэж бодож байна. Уянгийн талаар дэлхийн атлас дээрээс хайгаад үзсэн. За уянгийн танилцуулга явж байгаад энэ нийтлэл дээр дурддагдсан байгаагаар дундад зууны үед Английн Эдвард 3 дугаар хааны засаглалын үед уянгийн арсыг зөвхөн хааны гэр бүл болон шашны одоо эрх мэдэлтнүүд өмсөхийг зөвшөөрсөн. Тэгээд энэ арсан дээр байгаа энэ сүүлийн black spot гэж энэ хар энэ толбны хэмжээгээр нь одоо тэр эрх мэдлийнхаа түвшнийг тодорхойлох хэмжээнд хүртэл хүрсэн байхгүй. Тэгээд энэний доор нь болохоор одоо ихэнх уянгийн арс бол Евразиас орж ирдэг байсан гэдгийг бас бичсэн байна. Тэгээд энэ Английн 3 дугаар Эдвард хааны талаар хайгаад үзэхээр 1327 онд хаан ширээнд суусан. Тэр үед 14 настай байсан гэж байна. Тэгэхээр энэс хойш зүйдэгц асуудал байхгүй. Тэгэхээр манай Хувлаа хааны зурагдсан оноос маш хойно байгаа гэдэг нь харагдаж байна. Эргээд нэг зүйл санахад одоо энэ Евразиас орж ирдэг байсан энэ худалдаа зогссон энтергээд нөгөө тэмдэглэгэнд гараад ирж тэ энэ ямар худалдаа вэ гэхээр бичлэгний ихэнд өгүүлсэн Юан гүрнээс тэ Евразийн зүүн захаас гараад баруун захад очдог байсан. Монголчуудын одоо засаглал болон хамгаалтанд хөгжиж байсан худалдааг хэлж байгаа шүү. Сүүлд нь бол эхлээд хэмээн жингээр явдаг гэсэн. Сүүлдээ Хувлаа хаан одоо далайн бомбын худалдааг бас хөгжүүлдэг те. Тэгэхээр монголчуудын хөгжүүлсэн худалдааны замаар орж ирж байсан гэсэн. За тэгэхээр 1200-аад оны үед одоо Хувлаа хааны өмсдөг байсан энэ уянгийн арсан дахыг ямар байсныг нь одоо ч бид нэр ингээд бодит байдлаар харах боломжтой юм байна гэдэг нь надад маш сонирхолтой санагдсан. За тэгээд энэ дундад зууны сүүлийн жилүүдэд Монголын энэ хувцас хэрэглэлээс барууны орнуудад нөлөөсөн нөлөө нь зөвхөн энэгээр дуусахгүй дахиад ярих зүйл маш их байгаа. За тэгэхээр юмыг яаж мэдв? 1200-300-аад оны өмнөөс барууны орнуудад ийм уянгийн арсыг хэрэглэдэг байсан гэдэг баримт байх юм бол хуваалцаж тусуулаарай. Уянгийн арсан дах дээр сүүлийн нэг юм хэлэхэд яг нөгөө нэг өслөг идэл өмснө гэдэг чинь одоо хүүтэн бүсийн хүмүүс ухаан нутаг дэвсгэрт амьдардаг амьтныхаа хувцас хийж өмсөөд дулаан байх хэрэгцээгээ хангадаг шүү дээ. Тэгэхээр монголчууд ч гэсэндээ дээр байсаа ийм өслөг идэл өмсөх нь бол маш илбэг одоо ч гэсэн бидний дунд ингээд байдаг. Тэгээд ийм зайлшгүй хэрэгцээнээс гадна бас ийм нөгөө одоо үнэтэй ийм амьтны арсан дах нь улс төрийн хэмжээний бэлэгсэлтэн дээр бас гарч ирдэг түүхэнд. Тэгэхээр маш тийм чухал зүйл байсан байж магадгүй. Жишээ нь Чингис хаан хар булган дахаа тойролгоонд бариад тэгээд тусламж гуйхад тойролгоон бол маш одоо баярлаж таатай хүлээж авдаг. Тэгэхээр энэ нь ийм дах нь ийм үнэт арсан дах нь монголчуудын хувьд маш чухал үнэтэй зүйл байсан байх баталгаа гэж бодож байна. Тийм болохоор энэ уянгийн арсан дахыг 1280 онд анх удаа Хувлаа хаан өмссөн байх нь боломжгүй байх гэж бодож байна. Энээс өмнө ч гэсэндээ Монголын хаад найд хэрэгэлдэг байсан байх. Магадгүй Чингис хаан ч гэсэндээ яг ийм дах өмсдөг байсан гэж болно. Яагаад ингэж тааж байгаа гэхээр одоо энэ харж байгаа зураг маань болохоор Хувлаа хааны үед Юан улсын ордонд зурагдсан Чингис хааны хөрөг, Хувлаа хааны хөрөг. Яг Хувлаа хаан өөрийгөө зурлагтаа Чингис хаан та ер нь маш төстэй зурсан байгаа. Маталгаа нь адилхан, хувцас нь адилхан, одоо энэ үс нь бас адилхан гэх юм уу. Маш төстэй зурсан. Тэгэхээр өөрөө Чингис хаантай адилхан юм өмсөж хэрэглэдэг байсан байж бас болцсошгүй. Тэгэхээр энэ аавын зурган дээрэж гэсэндээ Чингис хааны өмсөж үздэг байсан зүйлийг бас тусгасан байх магадлал их өндөр юм шиг санагдаад байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн миний таамаглал. Одоохондоо ямар ч баримт олоогүй байгаа. Тэгтээ судалж үзэхэд бол маш үн цэнтэй юм шиг санагдаад байгаа. За бүгдээ зураг руугаа эргээд очие. Сая Хувлаа хааны одоо хувцсыг ажиглаад зөвхөн дахныхан талаар л ярьж амжлаа. Тэгээд миний ярьсан Хувлаа хаантай адилхан хувцас Европын хаадууд бас өмсдөг болсон юм байна гэдэг нь зүгээр нэг хувцсны тухай сэдв биш юм шиг санагдаад байгаа хгүй юу. Тухайн үед энэ Монголын соёл, ахуй ер нь хэр үн цэнтэй нөлөөтэй байсныг харуулж байгаа баталгаа гэж бодоод байна. Дараагийн бичлэгүүдээр энэ дахны дотор байгаа дээл, бүс зэргийг ажиглаад бусад дүрүүдийг ч гэсэндээ нарийн ажиглаад явъя гэж бодож байна. За тэгээд яг энэ бүгдийг мэдэх ер нь яагаад чухал юм бэ гэд
бодож үзсэн. Тэнгүүд дэлхийн түүхэнд ер нь олон их сурвалжууд Монголын байрны дагууллыг одоо алуурчин, эвлэн сүйтгэгчид, зэрлэгүүд гэх мэт нэрэн доор тэмдэглэж үлдээсэн байх нь харагддаг. Тэгээ орчин үеийн түүх, урлагийн түүхэнд болохоор хар үндэстэн гэдэг нэршил их ашиглагддаг юм шиг надад ажиглагдсан. Гэхдээ яг ингээ түүхээ уншаад тэгээ ийм бодит их сурвалжуудыг ингээд ухаад судлаад үзэхээр маш өөр дүр зураг харагдаж байна л да. Газар сүүлийн үед ийм зураг, алт мөнгөний эдлэг гэх юм бит баримтууд өөртөө ингээд ярьж эхэлж байгаа гэхүү. Тэрэн дотор мэдээлэл ер нь маш их байна. Тэгээ тэрнийг судалдаг судлаачид ч гэсэндээ нэмэгдээд Монголын эзэмт гүрний үед хийж байсан энэ одоо үйл ажиллагаанууд нь дэлхийн түүх дундад зуунаас орчин үе, одоо энэ дэлхийн түүхэнд орчин үе бий болох, орчин үе рүү шилжчихэд маш том хөшүүрэг болсон гэдгийг ер нь ярьж гисэн байна. Тэгээ би ч гэсэн энэ дээр маш их санал нийлж байгаа болохоор энэ талаар бас бичлэг хийж хуваалцмаар санагдаж байгаа. За тэгээд ямар ч гэсэн энэ бүтээл маань бол бидний өвөг дээдээс өөрсдийнхөө талаар одоо бид нэр юу гүн цэнтэй гэж үздэг, юу эдэл ширгэлжсэн, ямар хүмүүс байсан гэдгээ тэмдэглэж үзсэн. Одоо бидний хувьд маш чухал юм баримтат өв гэж санаж байна.